За Бангорны дарга гишүүдийнхээ дахин амар амгалан айлтгая. Та бүхэн маш чухал үнэтэй саналууд хэлж байна. Энэ одоо хуулийн төсөл өөрөө анхдагч хууль учраас салбар дундын бас тодорхой асуудлуудыг уялдуулах зайлшгүй шаардлагатай ийм зохицуултууд их яваад байгаа. Тэрнтэй холбоотой та бүхний асуусан асуултаас хэрэгэд одоо төрийн албаагчдын ялангуяа төрийн үйлчлэгээний албаагчдын эвлэлд нэгдэх эрх. За зарим тохиолдолд бас улс төрийн эрхэн ч гэсэн явж байгаа. Иймэрхүү нарийн ширийн зүйлүүд байгаа. Гэхдээ энийг бол одоо байгаа эрх зүйн орчинтойгоо уялдуур зохицуулах бол эргээд бас одоо дараа нь асуудал үүсэх юм нөхцөл байдал үүснэ гэж бас ажлын хэсгээр бас ярьж ирсэн. Яг энийг та бүхэн олж харж ярьж байна. Нөгөө төгөр одоо энэ үйлчлэгээтэй холбоотой зүйлөөр их нарийн зохицуултуудтай стандарттай журмуудтай. Тэр болгоныг бас яг энд оруулж болохгүй байсан зүйлүүд байсан. За болох үгүй гэдэг бас эргэлзээ байсан. Тэр эргэлзээг бас та бүхэн тайлах байдлаар асуултууд асууж байна. Тэр эндээс маш сайн одоо бид ярьж байгаад ажлын хэсгээ байгуулах хэрэгтэй юм байна. Тэр ажлын хэсгээр энэ талбуудын оролцоог бүрэн хангах хэрэгтэй юм байна. Энэ төрийн бас байгууллага нь өөрөө оролцох ёстой. Мэргэжлийн одоо холбоо ямар нэгэн байдлаар байгаа шүү дээ. Нөгөө төр энэ үйлчлэгийг үзүүлж байгаа нийгмийн ажилтнууд өөрсдөө бас одоо төлөөлөлөд оролцуулсан байдалтай байвал их зөв юм байна. Холбогдох одоо төрийн байгууллагууд нь гэсэн үг шүү дээ. За цаашлаад энэ дээр бас одоо энэ гишүүд дотроос энэ асуудлаар бас туршлагатай мэрэгсэн одоо гишүүд байгаа. Гишүүд маань өөрсдөө ороод ингэж явбал энэ хуулийг бид чамбааруулаад аваад явах бүрэн боломжтой гэж ойлгож байна. Ингээд хэлц хэсгийн дэмжичээд яг одоо ажлын хэсгээр бол энэ нарийн зүйлүүдээ бүгдийг одоо яриад явсан дээр баха. Сая одоо эргэтэн эдис шилжүүлэх тухай хууль дээр яг тийм боллоо шүү дээ. Анхдагч хууль учраас маш их одоо бидний хувьд бол ярих зүйл бас зарим зүйлийн нарийн судлах зүйлүүд гарсан. Тэгээ ажлын хэсгээр энийг бол наривчин судлаад бүр зарчмын зөрүүтэй баг 70 орчим санал хураагдаад ингэж явсан. Яг энтэй адилхан манай байнгын орноос гарах бодлогын түвшинд нэг томоохон бас шийдэл байх үүднээс энэ хуулийг талаас нь та бүхэн бас дэмжиж мэргэжлийн түвшинд нь бас саналаа хэлээд ингэж аваад яваач гэсэн ийм хүсэлтэй байна. Баярлалаа.